За хэл боловсролын төмөр замын энэ гэрээг бол яаравчилж хийж ажлыг бол дөрвөлжлөх бол шаардлагатай байгаа. Яг бол дэмжиж байгаа. За үүнтэй холбоотой сая улсын хурлын чуулган руу орж ирсэн таны өөрийн буцааж татсан хууль холбоотой байсан уу? Үүнээс болж одоо ажил гатж байгаа, саатж байгаа зүйл байна уу? За нэгт асуудал. За одоогийн байдлаар бол гэрээ байгуулагдаагүй. За нэг компани бол ямар ч байсан сонгогчлолт нь хийгдээд явж байгаа юм байна гэж ойлголоо. Тий. За ингээд ер нь таад нөгөө тавьж байгаа хугацаанаас найшлуулж одоо бас энийг ажлыг гүйцэтгэж дуусгах ийм одоо болцоо нөхцөл хэр одоо нааштай байна вэ? Тэгээ энэ хугацаагаар одоо бид нар бол найшлуулж ижил дараагийн хэл боловсролд хурдан шуурах явах асуудал байна шүү дээ. За ингээ хоёр дахь асуудал. За дараа нь бол энэ шивөөрөн хангийн хэл холболтын ажлууд дээр ямар ахиц гарч байна вэ? Энэний одоо яриа хэлцээ одоо бусад зүйлүүд хөдөлсөн үү? Би бол одоо эхнийх нь сонгогчлолт нь хийгдээд улсын хурлаар ороод гарцсан гэрээнийхэн шатанд явж байгаа ажил гэдэг бол нэлээд ажлууд явчлаа шүү дээ. Тэгэхээр дараагийн ажлууд маань одоо хөдлөх болцоо нөхцөл бүрдсэн гэж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ямар ахиц дэвшил гарч байна гэсэн ийм гурван асуулт байна. За 5 номерын микрофон туан сайд хариулъя. За уул уурхайн биржийн тухай хуулиа бид нар татж авсан. Гишүүдийн одоо хэлсэн санал шүүмжлийн дагуу цөмийн энерги агентлаг байгуулах асуудал, бүтээгдэхүүн солилцооны асуудал хоёроо татж аваад буцааж оруулж ирж байгаа. За энэ хууль бол бас мэдээж хууль батлагдаад эерэг үр дүнтэй байгаа ч гэсэн амьдрал баян учраас энийг засаж сайжруулах юм 3-4 асуудал байгаа учраас энийг яаралтай шийдвэрлэх хүрээнд бид нар маргааш засгийн газраар оруулаад ингээд хуулиа оруулж ирнэ. Энэ хоёр асуудал хоорондоо ямар нэгэн холбоогүй гэдгийг аль биесээр хэлье. За ажлын гүйцэтгэлийг бол анх 2 жил 6 сар буюу 30 сар гэж тооцоолж ирсэн. За яг өнөөдрийн байдлаар бол бид нар тэр 978 тэрбум төгрөг буюу 200 одоо 70 сая долларыг бас нэлээд наашлуулад 220 сая доллар руу авчирсан. За дээрэс нь гүйцэтгэлийн хугацааг 24 сар дээр авчирсан буюу 2 жилийн дотор ашиглалтанд оруулна гэсэн ийм урьдчилсан төлөвлөгөөтэй явж байгаа. За энэ асуудлуудыг хөдөлсөний дараагаар яг одоо дистрал ирэмбийн дагуу хоёр улсын хооронд ярилцсан тохиролцсны дагуу шивээ өрн сэхэгийн төмөр замын хил холболтын асуудал байгаа. За энэ хил бол яг асуудал нь шийдэгдчих юм бол маш хурдан хугацаанд орох юм боломжтой. За асуудал нь юунда байна гэхэлэр улсын хурлын гишүүн ардчилсан намын одоо улсын хурлын дэд дарга пүрэв доржийн санаачилж оруулж ирсэн энэ одоо импортын хийх төмөр замын царгийг тухайн одоо импортлж авж байгаа улсын царгаар байх гэдэг энэ асуудал шийдэгдчихвэл одоо асуудал нь маш хурдтай явах юм бэлээ гэдгийг бас энэ уртлын албаны хүмүүстэй уулзалтаас мэдэж авсан. Тэгэхээр энэ асуудал нэлээд хурдтай шийдэгдэх юм бол өөрөөр хэлбэл засгийн газраас орж ирээд их хурлаар яаралтай шийдэгдээд хил орчмын экспорт хийх уурхаагаас шууд гарах төмөр зам нь тухайн авч байгаа улсынхаа царигтай адилхан байвал гэдэг асуудал шийдэгдэх юм бол шивээ өрнгийн төмөр зам холбогдох асуудал бол маш хурдан шийдэгдэх юм билээ. 320 м байгаа. Яг асуудал нь шийдэгдээд ажил эхлүүл 2 сарын дотор бүрэн холбогдох юм боломжтой юм билээ. Тэгээ бид бүхэн бол дипломат шугамар болон яамдын шугамар элчин сайдын яамдаар дамжуулж энэ асуудлуудыг маш их одоо шахаж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 5 сарын 14-өөс хойш энэ ажил руугаа шууд бодтойгоор ороод явна гэж хариулъя.